За хай манайхан юу байцгаана. За тэгээд өнөөдөр би маш чухал сэдвийн талаар ярих гэж байна. За та миний бичлэгийг дуустал нь үзснээр юу мэдчих авах вэ гэвэл огцомжийн хаслын аюул одоо үүнд 1 сард 10-аас 20 кг ч юм уу те. Тэгээд өглөөний цайндаа юу уувал зохистой вэ? Хоол идэх дараалал чухал уу? Эрүүлэр жингээ хасах нь 1 сард хэдэн килограмм хүртэлх байвал эрүүл жин хасалт вэ? Тэгээд intermittent fasting буюу хагас мацаг барилт гэж юу вэ? Биеийн жингийн индексээ яаж зөв тодорхойлох вэ? Тэгснээр та өдөрт авах хилчилгээ яг яаж тооцох вэ? Тэгээд хамгийн гол нь та хүссэн юмаа идэнгээ турах боломжтой. Маш эрүүл жин хасах боломжтой. Энэ бүх нууцыг танд ярьж өгье. Одоо байгаа жингээс илүү турмаар байна. Тэгээд өшөө илүү гойлог болмоор байна. За тэгээ ялангуяа одоо шинэ жилд өгч байгааг ч хэлэхгүй хүн болгон за одоо гялс турах хэрэгтэй. Гялс 10 кг, 20 кг гэж хэлдэг штеп. За би тэгэхээр энэ тухай ярмаар байна. За одоо ингээд энэ зурган дээр харж байгаачлан би одоо хэдэн жилийн өмнө яг ийм нэлээд бандгар байсан. Тэгээд тухайн үедээ болохоор би өөрийгөө тэмч бандгар гэж юу н боддгоо. Тэгээ юу н гайгүй эрүүл жин нэрээ байгаа даа гэж юу н тоодгүй байсан. Тэгээд тухайн үедээ болохоор би бараг 68, 69 хүрч исэн. Тэгээд одоо яг миний өндөр болохоор 165 см ахгүй юу? Яг хөө нэг өндөртөө ч орохгүй, нэг намхандаа ч орохгүй, яг дундаж өндөр. Тэгээд тэгэнгүүт миний жин дээр одоо 68 кг гэдэг чинь болохоор нэлээд таргалсны шинж байсан. Тэгээд тухайн үедээ би яг гинт ингээд хүн чинь өөрийгөө яг гинт анзаард юм билэ. Би нэрнээс амар бүдүүн болсон байж тээ гэд яг ингээд яг жинхэнэ ингээд өөрийгөө зохиолсон юм шиг яг өөрийгөө хүлээн зөвшөөрдөг юм билээ. Тэгээд яг өөрийгөө хүлээн зөвшөөрж эхэлснээс хойш за би одоо жингээ хасах хэрэгтэй юм байна. Зөвхөн гадаад үзмжээрээ гэлтгүй одоо мэдээж таргалт чинь хүний бие эрүүл мэндэд муу. Тэгээд би яг нэг өдөр би энэ чигээрээ ингээл ерөөсөө амьдралын хэм маяг өөрчлөхгүй ингээл яваад ах юм бол би улам л таргалах юм байна. Улам л муухай болох юм байна. Угаасаа дагаад би иманч муудна гэдгийг яг нэг өдөр ойлгоод тэгээд би судалж эхэлсэн. Тэгээд мэдээж одоо янз бүрийн мацаг ч юм уу те яг одоо эм ч юм уу тийм юмар би угаасаа турахыг хүсээгүй. Эрүүлэр тэгээд урт хугацаанд ч байсан хамаагүй хамгийн гол нь эрүүлэр турахыг хичээж исэн. Тэгээд одоо энэ зурган дээр харж байгаачлан энэ миний саяхан дарсан зураг. Тэгээд би саяхан яг тэрийн өмнөх зураг саяхаа хулсан зурагтайгаа харьцуулж үзээд тэгээд би бүр яг би ийм бандгар байсан юм уу? Одоо би ийм болсон юм уу гэдэг айгу гоё урам аваад тэгээд өөрийнхөө туршлага одоо өдийг хүртэл мэдэж авсан зүйл үнэхээр надад үр дүнтэй байсан зүйлүүдийг хуваалцъя гэж бодож байна. Хүн болгоны биеийн онцлог өөр, дээрээс нь би бас мэржлийн хүн биш гэдгийг та нар санаарай. Гэхдээ би маш олон зүйл мэдэж, судалж, сонсож, өөрөө давхар биеийн бичлэгийг хийхин тулд маш олон мэдээлэл цуглуулж, хамгийн гол нь баримттай, одоо зөв мэдээлэл цуглуулсан байна. За тэгээд одоо хамгийн түрүүнд ярих чухал сэдвийн нэг бол өглөөний цай. За тэгээд хүн өглөөс ирээд хамгийн түрүүнд бүлээн ус уух хэрэгтэй. За тэгээд одоо сэрэнгүүтээ хөтөн ус уудаг тийм зуршилтай хүмүүс байдаг штэ. Одоо энэ нь маш жижигхэн зүйл боловч өглөө бүлээн ус уух нь хүний биед маш ашигтай байдаг. Яагаад вэ гэвэл одоо шөнжөөн амарсан тэр ходоод одоо гинт хөтөн ус авснаар цочирдно. Харин эсвэргээрээ бүлээн ус авснаар одоо гидсний гөрвөлзөх хөдөлгөөн идэвхжин бүлээн ус ууснаар метаболизмыг чинь одоо идэвхжүүлж асааж өгнө гэсэн үг ээ. За тэгээд миний нэг Япон уншижсэн ном дээр болохоор Аюрведагийн тухай гардаг. Аюрведа дээр бас хүний энэ хэсэгтээ одоо энэ ходоод хэсэгт гал байдаг гэж үздэг. Тийм болохоор өглөө бүлээн ус ууснаар тэр галыг асааж бодис солилцоо идэвхжинэ гэж үздэг. Тэгээд би өглөө болгон сэрээд одоо нүүр амаа угаачаад өглөө
нэг аяга бүлийн ус уудаг. Тэр нэг бараг цагаар 200-аас 250 г хавцаа. Тийм болохоор одоо энэ жижиг зүйлээс л эхлээд одоо биеийн бодис солилцоог идэвхжүүлэх хэрэгтэй гэж ойлгож болно. Өглөө одоо шууд лимонтой ус ч юм уу, зөгийн балтай ус уух сайн гэж ярьдаг штеп. За үүн дээр болохоор би нэг зүйл хэлмээр байна. Лимонтой ус ууж болно. Энэ бол биед чинь сайн. Гэтэ хамгийн гол нь одоо лимон чинь хүчиллэг одоо зүйл болохоор сэрээд шууд хотоодондоо лимонтой ус уухыг бол жоохон ялангуяа хотоодондоо жоохон асуудалтай хүмүүст бол сөргөөр нөлөөлөх магадлалтай гэж үздэг юм билэ. Тийм болохоор би бол дэмий гэж бодож байна. Зөгийн бол угаасаа хичнээн байгалийн гаралтай зүйл ч гэсэндээ одоо чихэр буюу сахар агуулж идэг учраас өглөө бас ялгаагүй зөгийн балтай ус бол уугаад дэмий гэж би бол зөвлөнө. За тэгээд дараа нь өглөөний цайндаа юу уух вэ гэдэг маш чухал сэдэв байгаа. Хүмүүс өглөөний цайг ер нь жоохон дутуу үнэлтэй юм шиг санагддаг. Миний хувьд тэр өдрийн хамгийн чухал хоол бол өглөөний цай гэж боддог. Тийм болохоор би өөрөө маш өглөөний цайнд чухал ач холбогдол өгдөг. За үүн дээр юу анхаарах вэ гэвэл таны өглөөний цай чихэрлэг байж болохгүй. За тэгээд өглөө овёстой жимс ч юм уу, зөгийн балтай овёс ч юм уу, шууд смути ч юм уу уудаг хүмүүс байдаг штэ. Яг үүндээ энэ бол айгүй буруу. Яагаад гэвэл өглөө одоо таны өлөн ходоодон дээр шууд чихэрлэг зүйл орсноор цусан дахь глюкоз буюу цусан дахь сахарчин огцон мөснө. Тэгээд дараа нь шууд огцон буурдаг. За үүний одоо нөлөөнд ямар хор уршигтай зүйл үүсдэг вэ гэхээр бидний биед энерги гинт өсөөд тэнгүүтээ буцаад айгүй хурдан сүлдэнэ. Тэнгүүтээ дахиад амар хурдан юм идмээр санагдана. Тэгээд энийг energy crash бас үүснэ. За тэгээд анхаарал төвлөрөл сулрах, сэтгэл санаа докторгүй болох бас хор уршигтай. Тэгээд инсулины түвшин өндөр байна гэсэн үг. Тэгснээр чихрийн шижин үүсэх эрсдэлтэй. Инсулин өөх хадгалах дохио өгдөг. Тэгэнгүүт гидс орчмын өөхийг нэмэгдэх бас нэг шалтгаан болдог. Тэгээд та бүхэнд бас одоо нэг хүнийг одоо танилцуулахад глюкоз goddess гэд инстаграмтай эмэгтэй байдаг. Энэ эмэгтэйг би дагаад маш удаж байгаа. Тэгээд энэ эмэгтэй яг энэ инсулин буюу бас энэ глюкозын цусан дахь сахарын огцон мөсөлт бууралтыг маш гоёор тайлбарладаг. Хэлдэг нь болохоор өглөө огт чихэрлэг зүйл идэж болохгүй. Харин эсэргээрээ жоохон давслах ч юм уу, тийм уурэг ихтэй хоол идэхийг зөвлөдөг. Тийм болохоор би бас өглөө аль болох уурэг ихтэй бас эслэгтэй одоо ногоо болон уурэг бас давмгаалсан өглөөний цай хийж ухахыг хичээдэг. За жишээлбэл өндөг шарж идэх ч юм уу, хажууд нь ногоо тавиад доор нь гоё бүхэл өөрийн талах тавиад чизтэй ч юм уу хөвчлэн би тэгэж иддэг. Тэгээд өглөө ингээд одоо жишээлбэл би турмаарай гингүүтээ зөвхөн смути ч юм уу те уудаг хүмүүс байдаг штэ. Тэр бол ер нь бол айгүй буруу юм байлээ шүү. Одоо яагаад гэвэл яг хуу зөвхөн даан ногооны смути байвал тэр бол окей. Гэтэ ингээд жимс мимстэй ч юм уу ингээл жоохон чихэрлэг амттай смути хүмүүс уудаг штэ. Яг хуу бүгдээрээ байгалийн гаралтай ч гэсэндээ гэтэ тэр зэсээ ялгаагүй тусан дахь сахарыг огцон өсгөж огцон бууруулна. Тэгээд та эсэргээрээ одоо маш хурдан үйлснэ гэсэн. За тэгээд нэрээ өглөөний цай гэснээс бас нэг чухал юмыг би мартах шахсан байна. Энэ бол intermittent fasting буюу монголоор хагас мацаг гэж ярьдаг. За тэгээд энэ нь юу вэ гэхээр би яг зөвхөн өөрийнхөө туршлагыг хуваалцъя. Би болохоор яг мэдээж өдөр болгон бол чаддгүй аль болох энэ хагас мацгийг барихыг хичээдэг. Энэ нь болохоор хоногийн 24 цаг байлаа гэж бодоход 16 цагт нь огт юм идэхгүй хотоод амраана. Тэгээд 8 цагт нь зөвхөн хоол идэнэ гэсэн үг. Тэгээд энэ ямар ач холбогдолтой вэ гэвэл
хооллох хугацаа хязгаарлагдсанаар илчлэгийн хэрэглээ автоматар багаснаа гэж байгаа байхгүй юу? Угаасаа ингээд 16 цаг хоол идэхгүй байвал цаанаасаа ходоод чинь бас ингээд хэрэггүй өөх ч юм уу те хэрэггүй тэр зүйлүүдээ одоо дотроосоо ингээ эсээд хижээж идэг гэсэн үг. Тэгэнгүүт мэдээж тэр хугацаанд би эрүүлжин дээрэс нь бас өөх шатаах үйл явц явагддаг байх нэ. 24 цагийн ч юм уу 48 цагийн ч юм уу тийм айгүй урт хугацааны мацаг бол барьж үзээгүй. Би тэрийг ер нь бол тиймж эрүүл арга гэж бол боддгоо. Одоо яагаад гэвэл одоо тэр өлсөөд мацаг барьж авах хугацаанд бол одоо хүн юм идэхгүй байвал цус ялгарч чаддгүй. Тэгээ цус ялгархгүй байснаар явандаа цус бас өвчлөх одоо уршигтай байдаг болохоор хит удаан хугацаанд хоол идэхгүй байх нь бол тиймч зөв зүйл биш. Гэхдээ яг хүмүүс 72 цаг ч юм уу 48 цаг мацаг барьснаар одоо хавдрис одоо ийм биеийн доторх одоо хортой эд эсүүд одоо өвчийдэг гэдэм байлээ. Тэр бол үнэн. Гэхдээ би бол тийм мацаг бол барьж үзээгүй гэдгээ юу ч гэсэн хэлье. 16 цаг юм идэхгүй 8 цагт нь юм идчихэж байгаа. Тэгээд яг тэр 8 цагтаа бас яаж хооллох вэ гэдэг чинь бас амар чухал зүйл байгаа байхгүй юу? 3 хоол идэх хэрэгтэй. Гэтээ 2 ч байж болно. За тэгээд 2 ч бай, 3 ч бай одоо энэ хоорондоо дор хаяж одоо 4 цаг ходоодоо огт юм идэхгүй амрах ёстой. Одоо хүмүүс ингэдэг штэ баг багаар ойр ойрхон идвэл сайн байдаг гэсэн гэж ярьдаг. Энэ бол үнэхээр ташаа ойлголт шүү гэдгийг би бүр амар сайн та нарт ойлгуулахыг хүсэж байна. Баг багаар хоол идээл байвал та нарын цусндах сахар чинь ингээл өсөөл яваад байна. За заавал чихэрлэг мэдсэн идэгүү цусндах сахар чинь хоол идэхэд л өсөөл идэв штэ. Тийм болохоор ингээл байн өсөөл байвал тэр ер нь айгүй тархалах магадлалтай эрсдэлтэй зүйл гэж ойлгож болно. Харин эсвэргээрээ за та өглөө 10 цагт хоол идсэн байлаа гэж бодоход за тэгээд 4 цагийн дараа 2 цагийн үед нэг хоол идлээ. За тэгээ өсөд эргэл 4 цагийн дараа одоо 6 цагт хамгийн сүүлийн хоолоо иднэ гэсэн үг. За ингэснээр орой 6-аас өглөө 10 цаг хүртэл та 16 цагийн мацаг барьна гэсэн үг. За тэгснээр хотоод чинь айгүй гоё амарч авна. Одоо таны хэрэггүй өөх тосыг чинь одоо ингэж бие чинь ингэж задалж шатааж өгнө гэсэн үг. За энэ аргыг бол би хэрэгэлдэг. Энэ арга бол айгүй зөв үр дүнтэй арга гэдэгт би бол итгэж байгаа. Би бол тэгтээ Монголд ирснээсээ хойш өдөрт бол ер нь бол бараг л 2 л хоол идчихэж байгаа. Яг хөө мэдээж хаяа 3 хоол идэнэ. За мэдээж тэрнээс бол хэтрүүлэхгүй. За өдөрт 2 хоол идэхдээ өглөөний цайгаа бол би заавал уuna. За тэгэнгүүтээ оройн хоолоо болохоор за нэг 5 цагийн үед ч юм уу идчихэд бол яг болдог гэж би бодож байгаа. Өглөө идээд өдөр нэг үдээс хойш 5 цагийн үед хоол идчихэд бол за орой 11 12 гэж унтахад бол яг үндэ үлсдэггүй. Яагаад гэвэл 5 6 цагийн үед хоол идэхдээ маш сайн илчлэгтэй уургаар баялаг хоол идчихвэл орой унтах хүртэл ерөөсөө танд өлсөн мэдрэмж төрдөггүй. Тийм болохоор энэ мацаг барилт бол маш барихад амархан арга гэдэгт би бол 100% итгэлтэй байна. 7 хоногт биш ээ. 8 цагийн дотор 3 хоол идэхэд бол үнэхээр хангалттай илчлэгээ авч чадна. Итгээрэй. Тэгээд тэр голын 3 юм уу 4 цагт юу ч битээ дээр хамгийн гол нь амруугаа идэх юм огт оруулж болохгүй. За ингээл хүмүүс өсөөл жижиг сажиг снэк самарчээ ирүүл снэк штэ гэл самар мамар идэх гэдэг штэ. За яг үндэ тэр чин самар ирүүлийн хувьд ирүүл гэхдээ баг багаар хэвэл байна гэдэг чинь ер нь бол цусндах сахар чи ихсэл таны одоо тэр тархалах шалтгаануудын чинь нэг нь болно шүү гэдгийг анхаараарай. Тэгээд одоо миний хамгийн гол ярих гээд байгаа зүйлүүдийн нэг болох удаан боловч тогтвортой эрүүлэр жингээ яаж хасах вэ? Одоо сард хитээс хитэн килограмм хасвал тэр одоо эрүүлжин хасалт юм ээ гэдэг тухай ярив. За үүнд болохоор хүн сард 1 сар буюу 31 хоногт 2-4 кг л хасах нь
одоо эрүүлжин асалтандаа тооцогдно гэж байгаа. 7 өнөгт болохоор 500 мг-аас 1 кг-ийн хооронд тасах нь одоо эрүүлдээ тооцогдно гэсэн үг. За тэгээд ингэж турснаар дахин жин нэмэх эрсдэл бага. Тэгээд дааврын тэнцвэр алдагдахгүй гэж байгаа байхгүй юу? Одоо огцом жин хасалтаар бол эднээс нь одоо эсрэгээрээ явагдана гэсэн үг шүү дээ. Тэгээд биеийн чиглэлийн индекс буюу BMI гэдэг зүйл байгаа. За жишээлбэл би 165 см өндөртэй байлаа гэж тод 165-ыг үржих нь 165 хуваах нь одоогийн жим маань 59 байгаа. Тэнгүүд 59 гингүүд 21.7 ч юм уу тэр хавцаа гарч ирнэ. За тэгэнгүүт биеийн жингийн индекс одоо жишээлбэл 18.5-аас 24.9 байвал одоо хэвээнд тооцогдно гэд одоо иймэрхүү индекс байгаа. За тэгэнгүүт одоо та бас өөрийгөө бас өндөр болон жингээрээ тооцоод хэдэн килокалори өдөрт авбал зохимжтой вэ гэдэг одоо тийм зүйлийг одоо ингээд бодох боломжтой. Хэрвээ та нар би доор энэ бичлэгийн доор одоо линкийг оруулаад өгье. Та нар өөрсдийгөө өдөрт хэдэн килокалори авбал зохимжтой вэ гэдэг зүйл байгаа шүү дээ. За тэрийг олж мэдснийхаа дараа одоо илчлэгийн тэнцвэрийг болохоор одоо тэр шатаадын илчлэгээс 500-аас 700 килокалори бага авах юм бол мэдээж одоо илүү одоо эрүүлэр жингээ хаснаа гэсэн үг. Авах ёстой жингээсээ авах ёстой калориос бага зэрэг бага авахд л таны биеийн жин угаасаа өсвөөсийгөө хасагдана гэж ойлгож болно. Тэгэнгүүтээ дараа нь болохоор хооллолт гэдэг чухал зүйл байна. За хооллолн дээр бол хамгийн түрүүнд уураг, эслэг тэгээд эрүүл өөх тосоо маш сайн авах хэрэгтэй гэж би зөвлөнө. За тэгээд хасах хэрэгтэй зүйл гэвэл элсэн чихэр, одоо цагаан гурил, тэгээд боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнийг хасах хэрэгтэй гэж би зөвлөнө. За тэгээд дараа нь гэвэл дасгал хөдөлгөөн. Дасгал хөдөлгөөн дээр болохоор би кардио дээр нэмэх нь одоо булчин хөгжүүлэх дасгал гэж зөвлөмөр байна. За тэгээд зөвхөн кардио хийж бас болно л да. Мэдээж л адилхан бодисын солилцоо явагдана, сайжрна. За тэгээд хөдөлжил байгаа юм чинь мэдээж тураана, эрүүлжин. Гэхдээ одоо хамгийн чухал зүйл нь хүн зөвхөн тураад тахаар адилхан нөгөө ялангуяа огцом турахаар булчингийн масса маш ихээр алддаг гэж байгаа байхгүй юу. За тэгэнгүүт булчингаа заавал ажилуулсан одоо хүчний дасгал хийх хэрэгтэй. За тэгээд тэр нь их бага байх бол ерөөсөө ямар ч хамаагүй. Хамгийн гол нь булчингаа ер нь байнга ажилуулжлах хэрэгтэй гэж би хэлмээр байна. За тэгээд миний хувьд гэвэл яг одоо турж эхлэхээс шийдсэн үеэсээ ер нь 7 хоногт 3 өдөр бол ер нь яг жимд явдаг байсан. Хаяа гадаагүйдэг. За тэгээд яг заавал 7 хоногт 3 бас явж чадахгүй байдаг үе бас зөндөө байгаа л та одоо ч гэсэн. За тэгээд хамгийн гол нь кардио. Би өөрөө кардионд амар туртай байхгүй юу. Тэгээд би өөрөө гүүх амар туртай. За тэгээд одоо дасгал хийдэггүй хүнд зөвлөж хэлвэл дасгал хөдөлгөөн гэдэг зүйлийг ерөөсөө бити тийм амар хүн дээр хэцүү зүйл гэж бити хүлээж аваарэ. Тэр бол бидний зүгээр л одоо амьдралын хэм маяг байх ёстой зүйл шүү. За тэгээд би хамгийн хэлмээр байгаа зүйл нь гэвэл та заавал гарч гүүгээд, заавал жимд бүртгүүлээд одоо хүнд юм өргөө дасгал хөдөлгөөн хийхгүй байж болно. Зүгээр гараад алхахаас эхлэн гэж би бол боддог байхгүй юу. Би өөрөө айгүй их алхах дуртай хүн. За тэгээд тэр өдөртөө дасгал хөдөлгөөн хийж амжихгүй ч юм уу чадахгүй бол зүгээр ядчил амар сайн алхахыг хичээдэг. Нойр ба стресс байгаа. За тэгээд нойроо бага авбал хүн угаасаа стресстэн. Хүн стресствэл кортизол нэмэгдэж өөхийг улам хуримтлуулдаг бахнэ. Тийм болохоор хүн стресстэх тусмаа таргалдаг гэж бас ойлгож болно.
Одоо ер нь одоо нойр, стресс гэдэг зүйл одоо бараг эрүүл байхын хамгийн чухал зүйлүүдийн нэг баха тий. Одоо жишээлбэл батга гарах дээрч тэгээд ер нь нойроо муу аваад стресстэй л ирэнгүүт яг батга бас гараад эхэлдэг гэдэгтэй адилхан. Нойр болон стрессээ ер нь сайн зохицуулж агаарэ. За ер нь хамгийн багадаа 8 цаг ч юм уу ер нь аль болох унтахыг хичээж агаарэ гэж би бол хэлнэ. Хүмүүс ингээл нойр бол нэг тийм чухал биш ээ. Би хэдхэн цаг унтаал амьдрал болоод байна гэж ярьдаг штэ. Гэхдээ би бол эсвэргээрээ нойр гэдэг зүйл бол одоо бидний авч болох хамгийн одоо ийм хүчтэй зэвсэг гэх юм уу одоо би бол тэгж боддог. Аль болох би сайн унтахыг хичээдэг. За тэгээд нойрноос гадна одоо биеийн жингээ хасахад сөргөөр нөлөөлдөг одоо зүйлүүдийн нэг нь бол одоо алкогол байна. За алкогол бол бас яг адилхан яг үүндээ сахар байгаа. Тийм болохоор та нар үнэхээр биеийн жингээ хасаж одоо галбирчмаар байвал алкоголоо бас аль болох багасгаарэ гэж хүссэн хэлмээр байна. Өөх тос гэд би түрүү хэлсэн штэ. За чанартай өөх тос нь юу орох вэ гэхээр загас, өндөг, авокадо, самар, үр, оливын тос зэрэг нь бол бүгдээрээ чанартай өөх тосонд орох нэ. Тэгэхээр өөх тосоо хасч болохгүй. Чанартай өөх тосыг бол бид нэр амьдралдаа байнга хэрэглэж явах хэрэгтэй шүү. За тэгэнгүүтээ тэгээд бас нэг хэлмээр байгаа юм юу вэ гэхээр одоо бид нар хоол хийж байгаа штэ. За үнэхээр гоё эрүүл одоо хүнсний бүтээгдэхүүн махаараа ингээд хоол хийлээ гэж бодъё. За тэгэнгүүт одоо тэр хоолн дээрээ хийж байгаа тос байгаа штэ. За тэр тос гэдэг зүйл чинь нэлээд их калоритой гэдгийг та нар бас санаарэ гэж би хэлмээр байна. Хүмүүс ингээл айгүй хоолндоо тос идэг штэ. За тэр тос чинь калоритой. За хажууд нь та салат хийлээ гэж бодоход салаатны чинь дрессинг хүртэл калоритой шүү гэдгийг санаарэ. Одоо ингээд салат хийж ингээл амар их дрессинг амтлагч хийгээл идвэл тэр чинь бас адилхан айгууд тархалах одоо хор уршигтай зүйлүүдийн нэг болно шүү. Тийм болохоор дрессингээ сонгохдоо ч гэсэн аль болох одоо бага тархалуулах дрессинг сонгуул зүгээр. Жижигхэн амтлагч, хоолны амтлагч тос одоо тэр жижиг сажиг зөөлч гэсэн одоо хүнийг тархалуулдаг шүү гэдгийг маш сайн санаарэ. Хөргөвчөө юугаар дүүргэх вэ гэдэг чинь одоо маш чухал шүү. Яагаад гэвэл бид нар худалдан авалт хийхдээ ингээд янз бүрийн юм аваад за тэгээ тэрийг хөргөчөндөө хийсэн байлаа. За та хөргөчөө онгойлголоо. Одоо шууд харна штэ. Та хэрвээ хөргөчөндөө одоо нэг шоколадтай кек ч юм уу аваад тавьсан байвал хүн тархиндаа хараад шууд нэрэ шоколадтай кек байгаа энийг идчихдэг чинь билүү гэж бодон заяа. Энэ бол угаасаа автоматар хүн харсан л бол шууд идмээр санагдана. Тийм болохоор та нүдэнд харагдах одоо тэр орчин галтоогоо хөргөгчдөө огт одоо тэр таргалуулах төрлийн хүнсний бүтээгдэхүүн хийхгүй байх хэрэгтэй. За үүнд болохоор одоо чихэр жимс, кейк, зармаг юу гэдэг те. За тэгээд жуус, газтай ундаа. За жүүсэн дээр би бол бас хэлмээр байна. За мэдээж 100% цэвэр жимсний шүүс гэж бол байдаг. За тэр бол ихтэй яг үндэ амар цөөхөн шүү гэж би бас хэлмээр байна. 100% цэвэр жимсний шүүс гэж байгаа боловч дотроо янз бүрийн одоо будагч бодистой одоо янз бүрийн хэрэгтэй хэрэггүй сахар агуулсан, сироп агуулсан ундаанууд зөндөө байдаг болохоор би бол яг үндэ битээ уу гэж зөвлөнө. Би бол ер нь жүүс ундаа уудаггүй. Бас би газтай ундаа бол бүр огт уудаг хүн биш. За газтай ундаа бол бүр ярих юм байхгүй. Жинхэнэ сахар штэ манайхаа. За өвгнийг ойлгоод авчвал та нар бол одоо ер нь турах алхмаа хийгээд эхэлчлээ. Эрүүл амьдрах эхэлчлээ гэж ойлгож болно. За тэгээд хоол идэх дараалал бол маш чухал. За тэгэнгүүт хоолоо яг ямар дараалал идэх вэ гэвэл за эхлээд эслэгт одоо хүнсний ногоо орноо. За дараа нь уураг. Уурагт бол одоо өндөг, дөхөө, мах. Одоо загасны мах. Одоо тийм зүйлүүд орно. За дараа нь болохоор карб буюу одоо нүүрс ус байгаа шүү дээ. За нүүрс усанд болохоор одоо будаа, гурил
одоо төмөс ч юм уу те эдгээр нь болохоор одоо нүүрс усаар баялаг хүнсний бүтээгдэхүүн байгаа. За тэгээд яг миний ярих гадаа хамгийн чухал зүйл нь болохоор энэ дөрөвдөгт орж байгаа. Энэ дөрөвдөгт болохоор та амттангаа альж болно гэж би хэлээд байгаа байхгүй юу? За одоо миний хамгийн гол одоо хоолоо идэх зүйлээ ерөөсөө хорилгүйгээр турсан эрүүлэр турсан шалтгааны нэг нь болохоор энэ дөрөв дэх шалтгаан гэж би бол дотроо боддог. Яг нь мэдээж зөндөө олон зүйл нөлөөлж байгаа. Гэтэ энэ яг энэ дарааллыг баримтласнаар юу вэ гэхээр яг миний түрүүн ярьсан цусан дахь сахар буюу глюкоз чинь огцон өсөж огцон буурахгүй гэсэн үг. За эслэгийг эзнэр одоо тэр ходоодыг ингэж хоолнд бэлтгэж өгч байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд тэр одоо цусан дахь сахарт ингээл 50 ихснэ гэсэн үг. За 50 ихсний араас уураг ороод ирвэл бүр гоё ингээд жигд ингээд яваад за дараа нөөц ус орж ирж болно. Нөөц усыг мэдээж хамгийн сүүлд хэрэглэх хэрэгтэй. За тэгээд хамгийн чухал нь энэ бүгдийг эзний дараа тэр чихэрлэг зүйл амттангаа идвэл цусан дахь сахар огцон өсгүй. Яагаад гэвэл ходоодоо ингээ гоё зөөллөө бэлтцэн. Тийм болохоор та ингээд цусан дахь сахар чи хит өсөхгүй ингээд бага зэрэг өссөн ч гэсэндээ ингээ гоёор баланстай байна гэсэн үг ээ. За тэгээд би бас одоо хичнээн одоо эрүүлэр жингээ хасыг хүсэж байгаа ч гэсэндээ би бас миний идэх туртай амттан зарим ахгүй юу. За тэгээ би заримгаа бол хамгийн сүүлд нь иддэг. За жишээлбэл хоолны газар орлоо. За хоолны газар орлоо. Одоо хамгийн түрүүнд салаад захиалаад ходоодоо бэлтгээ салаадаа идчихэж агаад за араас нь гоё махтай хоолоо идээд за хамгийн сүүлд нь үнэхээр нэг гоё чихэрлэгийн мэдмээр санагдаад байвал ийм бага зэрэг ийм десерт авч идэх ч юм уу те. Тэгж идэх дараалалтай байвал маш зүгээрээ гэж би бол зөвлөнө. Тэгэл хоолнд орлоо гэж бодоход те эхлээд уухамаа захиалдаг штэ. За тэгэнгүүт хүмүүс шууд айс тэй ч юм уу чихэртэй хүйтэн цай. За эсвэл шууд оранж жуус ч юм уу те. Одоо тийм газтай ундаа ч юм уу захиалжвал одоо энэ бүх зүйл чинь одоо шууд нуурж унана гэсэн үг. Одоо тэгэхээр тэр дараалал бол хамгийн чухал гэдгийг та нар санаарай. Хоолныхоо өмнө юм уух хэрэгтэй бол бүлээн цай, бүлээн ус уухыг би зөвлөж байна. Тэгээд бас нөгөө нэг түрүүний глюкоз кодес гэдэг эмэгтэйгийн тухай ярьсан бас нэг ярианд дунд нь болохоор одоо та хэрвээ амттан идмээр байвал тэрийгэ хувцал гэж хэлдэг. Тэр нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр хэрвээ та шоколадтай кек идмээр байвал түүнийхээ хамт одоо йогурт идэх хэрэгтэй ч юм уу те бас тэгж зөвлөд юм байл. Пробиотик буюу монголоор ашигтай бактери гэдэг зүйл байдаг штэ. За би үүнийг бол үнэхээр сайн хэрэглэхийг хичээдэг. Ер нь бас авч чадж байгаа гэж өөрийгөө бодож байгаа. За өглөө би бүлээн ус уугаад дараа нь араас нь нэм гоё эрүүл одоо тос уудаг маш бага хэмжээгээр. За араас нь би шууд өлөн дээр ашигтай бактери уудаг За хамгийн гол нь нэгдүсээ бүгдийн гоё бүлээн усаар даруулж уудаг. За тэгээд хооллолн дээр гэвэл би ашигтай бактери бодлогож хоёр зүйлийг хамгийн хэрэглэдэг. Нэг нь болохоор кимчи. Кимчи ч бол нүл ашигтай бактери. Гэтэ яг халуун наваатай гэдэг утгаараа жоохон зарим хүмүүс дургүй байдаг бах. За хоёрт нь гэвэл тараг байгаа. Тарагтаа элгэн тараг буюу ямар ч чихэргүй янз бүрийн амталгаа байхгүй яг жихэн органик тараг байгаа. За эдгээр зүйлүүд бол үнэхээр хоолндоо хамтд нь хэрэгжилж идчихвэл айгүй хэрэгтэй одоо хүнсний бүтээгдэхүүнүүд байгаа. Тийм болохоор та нар одоо за кимчи идэх дургуун маягт ядаж гоё элгэн таргаа сайн идээрээ. Өлсөөдөө ивэл элгэн таргаа идээрээ гэж би бол хэлмээр байна. Тэгээд би бас өөрийнхөө бас нэг хэрэглэдэг юмыг хуваалцахад би комбуча авах туртай. Одоо ялангуяа жоохон орой бас ингээд дандаа тийм ингэж гоё төгс ингэж хооллож амьдрна гэж угаасаа байхгүй. Тийм боломж байхгүй. Би чинь бас хүн. Тийм болохоор би жоохон оройдоод хүнд хоол идсэн үедээ комбуча уучдаг. За тэгээд ямар ч комбуча байж болно. Тэгээд комбуча ч өөрөө бас их пробиотик, пребиотик ихтэй байдаг болохоор би бас комбуча ууж одоо тэр ходоодныхоо үйл ажиллагааг аль болох эслэгээ авч баланстай байлгахыг хичээдэг гэдгээ бас хэлмээр. За тэгээд хамгийн сүүлд нь ярих сэдв бол
огцомжийн хасалтын аюул хор уршиг юу вэ гэдгийг би та нарт үнэхээр хэлхийг хүсэж байна. Яа гэвэл одоо босоод ингээд зарим YouTube-ыг харж ахаар одоо сард 20 кг турсан миний арга. Нэг тиймэрхүү YouTube бичлэгүүд аягүй байдаг штэ. Би тэрийг бол үнэхээр буруу гэж боддгоо. За би ч зөвхөн бодоогүй. Тэр бол угаасаа буруу. Тэр нь одоо батлагдсан, шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. За тэгээд янз бүрийн мацаг бариад одоо сард 20-30 кг мэдгүй. Би бол боломжтой үгүй бол сайн мэдгүй. За яг боломжтой байсан ч гэсэндээ таны биед үнэхээр том хор уршигтай, дээрээс нь дараа нь буцааж тэр жингээ маш хурдан амархан авна гэдгийг санаарай. За тэгээд одоо ямар хор уршигтай вэ гэдгийг би бүр нэгэнгүү тайлбарлая. Хамгийн түрүүнд гэвэл та огцом жингээ хаснаар булчингаа алднаа. Булчингийн алдагдлалд орно. Бодис солилцоо удаашрна гэж байгаа штэ. За тэгэнгүүт дараа нь болохоор баг идсэн ч гэсэндээ ер нь бол амархан жингээ нэмнэ гэсэн үг. Яагаад гэвэл бодис солилцооч удаашрсан юм чинь одоо ингээд та мацгаа дууслаа гэж бодъё. За турлаа гэж үтэй. Дараа нь ингээд баг идсэн ч гэсэндээ амархан жин нэмнэ гэсэн үг. Энд чинь угаасаа бодис солилцоо чинь удаашрсантай холбоотой. За тэгээд ус давсаа их хэмжээгээр огцом алдснаар ядрах сүлдө бас эрсдэлтэй. За тэгээд одоо ингээ огцом ингээ юм идэхэ болол те мацаг барайл одоо хамаг юм хасаал эхлүүл хүн хамгийн түрүүнд одоо дотор бие маань болохоор юу ч хүлээж авдаг вэ гэхээр бид нарт хоол олдохгүй байгаа юм байна. Бид нэр амьд үлдэх горимд шилжих ёстой юм байна гэж бидний бие боддог бахнэ. За тэгэнгүүт тэгснээр болохоор одоо тэр хамгийн түрүүнд калори шатаах хурд буурна гэсэн үг. Яагаад гэвэл бид нэр одоо баг хоол хүнс хэрэглээд байна. Одоо эдсэн ч гэсэндээ одоо тэр одоо калорийг удаан шатаагаарэ гэсэн одоо мэдээлэл очно гэсэн үг. Тэгснээр яах вэ гэхээр таны турах үйл явц шууд зогсоод тэгээд дараа нь хэвийн эдсэн ч гэсэндээ жинжин маш хурдан нэмнэ гэсэн үг. За тэгээд бас нэг хор уршиг нь болохоор дааврын тэнцвэр алдагдана. За дааврын тэнцвэр алдагдсанаар эмэгтэй хүнд бол ялангуяа маш олон сөрөг нөлөөтэй. Угаасаа бид нар чинь ер нь ингээд дааврын тэнцвэргүй амьдад штэ. Тэгэнгүүт одоо огцом бүр ингэж дааврын тэнцвэргүй байдал нь ихсээд стресстэй арьс үсэх хэмжээгээр унана гэсэн үг. Огцом жин хаснаар сарын тэмдэг алдагдах маш эрсдэлтэй байд юм байл шүү. За тэгээ сэтгэл зүйд яаж нөлөөлдөг вэ гэвэл хит хурдан өөрчлөгдөх нь одоо сэтгэл зүйн шууд дарамт болж ирээд гутралд оруулаад эсрэгээрээ бүр хит их идэх эрсдэлтэй. Хүний тархичин угаасаа хүнд ер нь өөрчлөлт хүсдэггүй одоо эргэтэн штэ. За тэгэнгүүт бид нэр одоо дасгал хөдөлгөөн хийгч бай, хооллолтч бай. Ингээд ер нь бол ингээд ялангуяа хооллолтын дээр болохоор огцом одоо жингээ хасахын тулд огцом баг идээд ч юм уу би чинь ингээд дандаа хийжсэн юм огцом өөрчлөлт ирэхээр хүн угаасаа стресстэй сэтгэл зүй айгу докторгүй айгу хэцүү болно гэсэн. Энэ бүгдийг ингээ гоё тууштай хийж авахд одоо боломжгүй зүйл хийж огт байхгүй. Би бол өөрөө бие дээрээ мэдэрсэн хүн байгаа. Тийм болохоор та нар миний энэ одоо бичлэгэн дээр ярьсан бүх юмыг аюу сайн ойлгож аваад хамгийн гол нь амьдралдаа одоо шууд хэрэгжүүлэхгүй маа гэхэд ингээд баг багаар хэрэгжүүлээд явбал та зоолттой хүссэн жигэндээ очиж чадна. Эрүүлэр жингээ хасна. Хамгийн гол нь эрүүл байх чинь чухал шүү гэж би хэлмээр байна. За тэгээ шинэ жил болох ч байгаа гээд ийм палаж өмсөн, тийм палаж өмсөн гээд бүр огцом хэдэн килограммаар нь битээ тураарэ. Одоо бас те шинэ жил болтол одоо сар гаруй хугацаа үлдсэн байна. Тэгээд яг хуу эрүүлэр жингээ хасыг гэвэл та за нэг 5-6 кг бол одоо нэг хасах одоо зөв гой боломж бас байна. 5-6 кг хасах ч гэсэндээ ер нь л айгүй хэцүү шттэ. Тийм болохоор танд одоо тийм боломж бол байна шүү. За тэгээд бас нэг чухал зүйлийг хэлэхэд тооны араас битгий яваарэ. Хүн жингийн араас битгий яваарэ. Өдөр болгон хил дээр гараал ингээл жингээ үзээд ах чинь ингээд эсрэгээрээ яг
сэтгэл зүйд чи айгүй их дарамт учруулдаг. Тийм болохоор би өөрөө ингээд жингээ хасж явах үйл явцдаа аль болох жингээ үзэхгүй байхыг хичээдэг байсан. Тийм болохоор одоо ядаж 7 хоногт нэг удаа ч юм уу те. Ядаж 10 хоногт нэг удаа л нэг үнэхээр үзмээрээ ивэл жингээ үзээрээ. Гэтэ ер нь жингээ үзэхгүй байсан дээр хүн угаасаа тураад ингээд ирүүлжээд галбирчаад эхлэхээр цаанаасаа сэтгэл санаач гоё болдог. Угаасаа та өөрийгөө толинд хараад угаасаа өөрийгөө мэднэ. Тийм болохоор тооны араас бити яваарэ гэж хэлмээр байна. За тэгээд энэ хүрээд зөвлөгөөгөө дуусгая гэж бодож байна. Та нарт үнэхээр хэрэгтэй зөвлөгөө болсон байх гэж найдаж байна. Яагаад гэвэл энэ бол яг миний бодит одоо өөр дээрээ туршиж хэрэгжүүлсэн зөвлөд болохоор энэ бол мэдээж бүгдээрээ одоо үйлчлэх байх гэж найдаж байна. Ер нь л айлч ямар ч насны, ямар ч хүйстэй, ямар ч биетэй хүн байсан энэ эдгээр зөвлөгөөг дагуулвал та эрүүл жингээ хасч чаднаа, галбирчнаа. Би бол үүн дээр итгэлтэй байгаа. Тийм болохоор та нар ингээд энэ бичлэгийг маань ингээд чадвал лайк хийгээд доороос сэтгэлүүлтэйгээ комент үлдээгээд тэгээ хамгийн гол нь бусадтай түгээгээрэй гэж би хүсмээрэн. Тэгээд хэр зовлонгүйгээр эрүүлэр маш гоё тогтвортой жингээ хасах боломж шүү гэж хэлмээр байна. За тэгээд намайг дэмжиж subscribe хийгээрэй гэж хүсмээрэн. За тэгээд энэ бичлэгийг дуустал нь үзсэнд баярлалаа. Энэ бичлэг бас нэлээд удаан бичлэг болсон байхаа гэж би бас бодож байна. За тэгээ энэ хүртэл хамтдаа миний яриаг сонсоод миний бичлэгийг үзсэнд маш их баярлалаа.